За сайн байцгаана уу? Оройны мэнд. Манай Монгол байгаа хүмүүс өглөөний мэнд. За өнөөдөр манай детоксны 8 дахь өдөр өнгөрч байна. Тэгээ одоо 2 хон өдөр үлдсэн. Тэгээд өнөөдрөөс эхлээд би манай детокс группэн дээр бас хитэн одоо хийсэн одоо сая сүүлийн 8 хоногт хийсэн юмнуудыгаа бас итгэж яриад тэгээ бас өнөөдөр бас хит хитэн бас нэг хүмүүс бас хэрэгтэй юм болов уу гэдэг юмнаас бодоод хит хитэн одоо юмны тухайс ярих гээд ороод ирлээ. За манай детоксэнд 8 хоног яг оролцоод яг юмаа дагаад скежуулаа дагаад хийгээд явж байгаа хүмүүстээ баяр хүргэе. Үнэхээр мундаг байна. Өөрийнхөө сэтгэл санаа те би махбод дээр ингээд ялт хийж гэн гэдэг бол үнэхээр том амжилт. Тийм болохоор бүгдэнд нь баяр хүргэе. 8 дахь өдөр хүртлээ одоо ингээд бүх юмаа хийгээ явж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баяр хүргье. За өнөөдрөөс би эхлээд 9 дахь 10 дахь хоног дээр би нөгөө элэг цусны цэвэрлэгээ шууд хийгээ явчихж байгаа. Гэхдээ энэ бол нэлээд хатуу. Яг ингээд алюминий жуус суугаад юу ч идэхгүй яг ингээд скежул би манай детоксны групп дээр тавьсан байгаа. Одоо ингээд гой бие чинь хөнгөрөөд гой биеэ цэвэрлээд гой хөнгөрсөн байгаа үедээ яг одоо энэ хаврын үеэр энэ элэг цусны цэвэрлэгээ хийчих юм бол гой бие хөнгөрөөд царай шингрээд ингээд бүх юм айгу гой болдог. Тэгээ та нар дараа нь тэр ходоод гитснээс чи юу гарч ирж байгааг хараад вау миний гитсэн дотор ийм юм байсан бахтаа гэдэг бүр гайхал сонь юм гарч ирнэ. Тийм болохоор хэрвээ чадвал одоо сүүлийн 2 хоногт элэг цусны цэвэрлэгээ хийгээд үзээрэй. Тэгээд надаа үр дүнгээ дараа манай детоксны групп дээр комментээр бичээд яваарэ. За бүх яг тэр элэг цусны цэвэрлэгээ яаж хийх вэ? Би детоксны групп дээр бүх нарийн бүр цаг-цагаар бичсэн байгаа. Тийм болохоор тэрийг дагаад яг хийж болно. За тийм хүнд юм хийж чадахгүй одоо ажил төрөлтэй тийм юм хийж чадахгүй гэж байгаа хүмүүс бол зүгээр хөнгөн нөгөө vegetarian те ногооныхаа шүлгийг идээд яг хийдэг юмнуудаа хийгээд сүүлийн 2 хоногоо одоо juice smoothie те ногоотой шүл идрээ идээд сүүлийнхээ 2 өдрийг өнгөрөөгөөд тэгээд одоо энэ детоксноос одоо ингээд гарч болно гэсэн. Хэрвээ чадах юм бол элэг цусныхаа яг цэвэрлэгээ хийгээд сүүлийн энэ 10 хоногийн детокс бүрэн айгу гоё болж өнгөрнө. Тийм болохоор чадвал хийхийг бодоорой. Окей. За дээрэс нь би бас нөгөө дасгал гэсэн ба. За дасгал хийгээл одоо хэдэн цагаар жим явах шаардлага байхгүй. Өдөрт ядахтаа нэг 20 минут хийгээд авах юм бол 7 хоногт ойролцоогоор 140-с 150 минутын одоо хөдөлгөөн хийнэ гэсэн. Тийм болохоор хөдөлгөөн одоо гимнастик хөдөлгөөн хийн гэхээр л одоо хэдэн цагаар жимд явбал амар одоо төмөр өргөөл одоо ингээд ахыг ярьж байгаа юм биш. Ерөөсөө өдөр болгон хийхийг л яриад байгаа. Өдөр болгон баг багаар хийх юм бол тэр чин эффект нь илүү үр дүнтэй, илүү хурдан харагдана гэсэн үг. Окей. Тэгэхээр бид нэр одоо хөдөлгөөн гэхээр л одоо жим явах ямар шаардлага байхгүй. Бүжиг хийж болно тийм үү? Гадаа одоо манай Чикагод гой гадаа дулаан болцсон байна. Би сая хэдэн өдрийн өмнө бас өөрийнхөө гадааныхаа үрсүүлгийг тэ оролдоод тэр чинь бас аюу гой ингээд хөдөлгөөн бас ингээд дасгал болчихж байгаа. За дугуй унж болно тийм үү? Хурдтай ингээд хурдан алхаж болно тийм. Янз янзын юм аргаар одоо юм хөдөлгөөн их тийм үү? Үсрэх тийм өсөрж болно, теннис тоглож болно, дугуй унж болно тийм үү? Тийм болоо ямар нэгэн хөдөлгөөн яг тууштай 20-с 30 минут өдөр болгон хийхийг л яриад байгаа тийм үү. Тэгэхээр өдөр болгон хийсэн consistent одоо яг ингээд тууштай явсан хүмүүс маань тэрнийхээ үр дүнийг олж харнаа гэсэн үг. Окей. Тийм болохоор амар одоо хүчтэй одоо жим дээр явбал 2-3 цагаар явах шаардлагагүй. Ерөөсөө өдөр тутамдаа 20-30 минутын миний одоо тэр детоксны групп дээр зааж өгöd байгаа тэр хитэн дасгалуудыг л хийгээд явхад үр дүн нь аяандаа ингээд гараад ирлээ. Тийм үү. За дээрэс нь булчин суулгах. Булчин одоо 7 хоногт ядахтаа 2 удаа булчингаа сайжруулах дасгалууд хийх хэрэгтэй тийм үү. За тэр маань бас тийм амар удаан бах шаардлагагүй 20-с 30 минут. За нэг өдөр одоо гарныхаа булчин байж болно. Дараачийн өдөр хөлнийхаа булчин байж болно. Дараачийн өдөр энэ чэйжний булчин байж болно тийм. Ингээ баг багаар хэсэгчлэн юу яагаад булчингуудаа хөгжүүлэх дасгалууд одоо YouTube-ээр дүүрэн байна, Instagram-аар дүүрэн байна. Бүх төрлийн одоо Facebook-аар дүүрэн дасгалууд байгаа. Тэдний аль нэгийг сонгоод ингээд яг ингээд чэйжний, гарны, хөлнийх гэдэг яг ингээд тууштай 7 хоногт 2 удаа булчин
булчингаа хөгжүүлэх дасгалууд хийх юм бол булчин хөгжснөөр юу яадаг вэ гэхээр нөгөө цусны чихрийг багасгаж өгдөг. Дээрээс нь одоо хүний үе мөчийг хамгаалж өгдөг тийм үе мөч одоо амархан өвдөх, үе мөчний одоо өвчин одоо юу яах тийм өвдөх, дээрээс нь одоо амархан хөл гараа хуглах ч юм. Тиймэрхүү асуудлууд нас явах тусам улам риск өндөртэй болоод байна. Тийм болохоор булчин сайн байх юм бол, булчин сайн хөгжсөн байх юм бол тийм рискнээс өөрийгөө хамгаалж одоо удаан хөшрөлтөөс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг тийм үү. Тийм болохоор өөрийнхөө одоо чөлөөтөө хөдлөх, чөлөөтөө алхах, чөлөөтөө юм авч өргөж чадах тэр юунуудаа одоо 60, 70, 80 хүрсэн ч гэсэн тэрийг хадгалж чаднаа гэсэн. Тийм болохоор одоо бид нар тийм 30-та, 40-та, 50-та байхдаа тэр дасгалуудыг хийж өөрийнхөө биеийг чангалж одоо хүч чадлаа нэмэх одоо булчингаа сайн нэмэх юм бол тэр маань одоо ирээдүйд те бид нар дараа нь одоо хөшрөлтийг чинь хамаагүй удаасгаж дээрэс нь одоо ясны сэржил тийм үү үе мөчний өвчтэй гэдэг тийм олон юмнуудаас хамгаалах боломжтой. Тийм болохоор тууштай 20-30 минут өдөр болгон дасгал хийх, хөдөлгөөн хийх. Тэгээд дээрэс нь 7 хоногт 2 удаа минимум одоо хүчний тийм үү одоо өөрийнхөө булчин нэмэгдэх дасгалууд хийхэд хангалттай гэсэн үг. 20-30 минут. За юу ойлгомжтой тийм үү? Хоол ойлгомжтой, хоолны бүкс гэж бол хоол юу идэж байгаа, юу идэж болохгүй тэр бүх юм одоо манай детоксны групп дээр бүгднийг ингээд өдөр хоногоор нь бичсэн байгаа. За тэрийг ороод үзээрэй. За хоёр дахь би нэг бас нэг юу ямар вэ гэхээр одоо сэтгэл санаагаа бас өөрчилж тэ сэтгэл санаа толгоогоо цэвэрлэх бас нэг тийм нэг давхар цэвэрлэгээ явах бас энэ одоо 10 хоногт би бас та нарт яриад байсан. Тэрэн дээр юу вэ гэхээр хүн би одоо ээжигээ 5 жилийн өмнө алдсан. Манай ээж одоо гинт одоо ерөөсө зүв зүгээр л одоо хамгийн одоо дэлхий дээр эрүүл хүн байсан. Хамгийн одоо манай ээж чи хөнгөн шингэн хөдөлгөөнтэй зүгээр л гэрийнхаа хамаг юм хийдэг. Ерөөсө айгүй тийм хөнгөн шингэн хүн байж байгаа л ерөөсө гинт нэг өдөр өвдөөл тэгэл ерөөсө жилийн дотор өвчин нь ерөөсө айгүй хурцтай явагдаад ерөөсө жилийн дотор ээжигээ алдсан. Тийм болохоор хүн гэдэг ерөн үхэл гэдэг маань ерөөсө хизээж хаанч ирэх боломжтой гэдгийг ерөөс ээжийнхэн жишээн дээр тэрийг бол айгүй сайн мэдэрсэн. Тэгээ өчигдөр орой би ажиллаа тарчаад нэг айлд хоолны хичээл бас заачаад буцах гэрлүүгээ явах буцах замнаа нэлээ орой явж исэн л да бас 10-11 цаг болцсон байсан. Тэгээд юу яагаад замд явж агаад бас нэг юм надад тохиолдоод тэгээ би яг тэр жоохон зурамд бас өөрийгөө одоо бурханд баярлж ялаа намайг бас нэг өдөр ч гэсэн илүү амьдрах боломжийг минь бас өгж байгаа юм байна. Тийм болохоор ингээд тэр хоромхон тэр нэг секунд минутын дотор намайг ингээ аваа явчих тийм боломжтой юу яачих юу ч болох тийм ситуац байсан болохоор тэр бас надад бас яг тэр мэдрэгжийг тэр үхэл гэдэг маань тийм үү биднэрт guaranteed тийм үү guaranteed гэдэг нь бид нар төрөхдөө биднэрт ямар ч юм одоо яг ийм юм болно тийм юм болно гэсэн guarantee бол хэн ч өгч чадахгүй. За чи гой сургууль төгсөөд гэр бүлтэй болоод сайн юу яагаад одоо ингээд ажил төрөлтэй болоод ингэн тэгэнтэй 60 хүртэл наслан эн чин бүх юм ингээ гоё явна гэсэн хин ч тийм гаранти өгч чадахгүй. Харин одоо манай Америкт байдаг хүмүүс бол хоёр юм гарантид Америкт төрсэн хүмүүс бол тийм үү. Хоёр юм гарантид юу вэ гэхээр нэг нь үхэл, нөгөөх нь такс тийм үү. Манай Америкт бол такс төлөхгүйгээр амьдрах юм боломж байхгүй. Дээрэс нь үхэл бол биднэрт бүгдэнд нь нэр. Тийм болохоор бид насан туршдаа үхлээс айж, үхлээс зүхтааж явдаг тийм үү. Аль болохоор л одоо ингээд тийм үхэл гэдэг имийг толгоонд оруулж ирэхгүй, үхлийн тухай бодохгүй амьдрахтай нэг бид ингээд нэг мөнхийн юм шиг байнгын одоо ингээд сайхан амьдраад ингээд сайхан ингээд явж явах юм шиг бодож бид амьдраад байдаг. Тэгэхээр бид үхэл гэдэг юм бидний амьдралын нэг салшгүй бас нэг хэсэг юм аа. Тэр үхэл гэдэг юмтайгаа юу яагаад хүлээн зөвшөөрөөд тэр үхэл гэдэг юм чинь өнөөдөр маргааш гэхгүй ямар ч хоромд орж ирж болно гэдгийг бид нар хизээж мартаж болохгүй. Тэгэхээр хүн ингээд үхэл гэдэг юм чинь хизээж ирж болд юм байна. Өнөөдөр ч байж болно, маргааш байж ч болно. Тийм болохоор би өнөөдрийн одоо энэ байгаа моменттой ад жаргалтай, энэ моменттой эрүүл саруул, энэ моменттой баяр баясгалантай амьдрах нь ямар чухал юм бэ гэдгээ яг тэр үхэл гэдэг юмтайгаа одоо юу яасан тулж ажиллаж чадсны дараа тэр мэдрэмжүүдийг авч чаддаг болно гэсэн. Окей. Тэгэхээр би тэр үхэл гэдэг юмнаас айхын орон тэрнээсээ зүхтаахын орон
үхэл гэдэг юмтайгаа нүүр тулаад тэрийг хүлээн зөвшөөрөөд тэгээд амьдралаа яг одоо нөгөө тэгэхээр бид нар нөгөө нэг бүх юмыг контролдохоо болдог болно тийм үү? Одоо хүүхдүүдээ контролдох, гэр бүлээ контролдох, ажлаа контролдох, бүх одоо энэ гадна дотн болж байгаа бүх юмыг ингээд контролдох гэдэг тийм үү? Контролдохгүй бол ингээд стресстэй л уурлаад, уцаарлаад гэдэг тийм үү? Тэгэхээр энэ юм одоо үхэл гэдэг юм чинь өнөө маргаашгүй ирэхэд хизээч бэлэн байдаг гэдгийг ойлгочих юм бол хүн юм контролдохоо болоо илүү одоо ингээд чөлөөтэй амьдрдаг болно тийм үү? Чөлөөтэй амьдрна гэдэг чинь одоо нэг юм нэг одоо контролдох гол зүтгээл би одоо заавал энэ дээр одоо дээд сургууль орохгүй болдохгүй ч гэдэг юм. Заавал би энэ ажил дээр одоо ийм цалинтай болохгүй бол би хүн биш гэдэг ч юм уу тийм. Заавал одоо би ингээд амжилтанд хүрэхгүй одоо гоё машин унаад одоо гоё хувцас өмсөхгүй бол би одоо хинч биш гэж ботхын оронд илүү одоо ингээд ийм чөлөөтэй ингэж амьдрдаг болно тийм. Тэгэхээр илүү чөлөөтэй амьдарч байна гэдэг чинь хүн одоо сайн мөнгө одоо хараад тэр дор нь одоо өөр дээрээ илүү тэгж хүн тусахгүйгээр ийшээ явал ингэх юм бэ. Ийшээ явал болохгүй юм бэ. За болохгүй л that's okay. Тийм үү? Тэр зүгээр би тэгвэл нэг өөр зам олоод энийг хийчи. Энэ ажлаа бүтээч юм уу те. Тэр хүн айгүй тийм чөлөөтэй хөнгөн сэтгэдэг болж байгаа. Яг бол өнөөдөр одоогийн амьдрал дээр л амьдарч байгаа болохоос биш тэр хуучин өчигдөр юу болсон маргааш юу болно гэдгээ контролдохын оронд яг өнөөдрийн одоо байгаа мөчөө контролдох нь айгүй чухал болчиход байна. Окей. Тэгэхээр би тэрийг бас манай энэ детокс хийж байгаа хүмүүс бас нөгөө одоо өөрийнхөө биеийг цэвэрлэж, биеэ суллаж, тэ биеэ ингээ хөнгөрүүлэхийн хажуугаар бас энийг бас бодол санаандаа тэрийг бас бодож тэрийг бас одоо толгой сэтгэл санаагаа бас хөнгөлөөсэй гэдэг үгнээс би энэ жишээг ярьж байгаа шүү. Окей. За тэгэхээр бид нар илүү өөртөө тийм үү өөртөө илүү итгэлтэй болохоос гадна өнөөдрийн байгаа байдалтай илүү талархаж эхэлнэ. Одоо байгаа байдалтай талархаж эхэлнэ. Тэрнийг хүнийг Instagram, Facebook-оор нэг гоё зураг тавьсан хүнийг хараад би нэг ийм нэг цүнхтэй болчих юмсан, би нэг ийм байшинтай болчих юмсан гэж өөрийнхөө амьдралд харамсахгүйгээр өөрийнхөө одоогийн яг байгаа байдалтай би эрүүл байна. Миний үр хүүхдүүд эрүүл байна, би орох оронтой байна, идэх хоолтой байна, тэ ажилтай байна гэдэгтээ өдөр тутмынхаа өөрийнхөө байгаа байдалтай өөрөө илүү одоо нөгөө талархах тэр мэдрэмж тэр одоо төрж орж ирнэ гэсэн үг тийм үү. За дээрэс нь бид нар өөрөө өөрсдөө илүү одоо холбоотой болно. Өөрийн дотоод хүнтэйгээ илүү холбоотой болно гэсэн. Өөрийгөө сонсож сурна гэсэн. Дээрэс нь бидний дэлхийн ертөнцийн илүү одоо талархаж илүү тэр дэлхийн ертөнцид одоо юу яах trust хийх гэдэг чинь одоо итгэх тийм үү. Бүх юм окей болно. Маргааш юу болохыг хинч мэдэхгүй, би ч мэдэхгүй, хинч мэдэхгүй тийм үү. Тийм болохоор тэрийг контролдож тэрэн санаа зовхын оронд өнөөдөртөө илүү анхаарлаад хандуулж өнөөдрийнхөө байгаа байдалтай илүү хангалуун амьдрах тэр нь айгуу чухал болж байна тийм. За дээрэс нь хүмүүс намайг юу гэж бодох бол намаа би ингэчүүл манай одоо ажлын хүмүүс яах бол манай гэр бүлийнхэн яах бол манай найзууд намайг юу гэж хэлэх бол гэж хүмүүс бас аюу хүний өмнөөс аюух санаа зовдөг тийм үү. Нэг хүн хөнгөрч эхэлж байна. За зөндөө их баярлж байгаа шүү. За баярлаа заяалаа. За манай детоксонд ороод нэлээд олон хүмүүсээс бас талархлын гой нотнууд ирсэн. Тийм болохоор тийм одоо мэдрэмж төрөөд өөрт чинь тийм гой мэдрэмж төрж байгаад үнэхээр юм баярлж байна. За тийм болохоор бид нар тийм үү тэр гадны бас хүмүүс бидний юу гэж бодож байна. Гадны хүмүүс намайг юу гэж бодох бол манай ажлын хүмүүс, манай найзууд юу гэж бодох бол гэдэг тэр бас сэтгэл санааны тэр зовлонгоос ангиж эхэлнэ. Яг одоо өөртөө итгэлтэй өнөөдрөөр амьдраад эхлэхээр тийм үү. Дээрээс нь бид нар нөгөө нэг одоо нэг мөнгөтэй олчоор л аз жаргалтай болчих юм шиг нэг гоё ажилд орчвол аз жаргалтай болно гэж бодоод байна. Эсвэл саятан болчвол одоо аз жаргалтай болчихно. Эсвэл одоо нэг гоё байшаа авчвал аз жаргалтай болчихно гэд дандаа аз жаргалаа хойшлуулад байдаг. Тийм үү? Дараа ингэх юм бол ингэн тэгэх юм бол ингэн гэдэг бодолтой дандаа бид нар юу яа. Тэгтээ хүний амжилт гэдэг чинь тийм үү? Аз жаргал гэдэг чинь амжилтаас өмнө ирж амжилт ирдэг. Тэрийг бид нар хэрвээ ойлгочих юм бол бас нөгөө илүү тайван, илүү сэтгэл санаа хөнгөн амьдрах болно. Тийм болохоор өнөөдөр одоо байгаа байдлаа бид нар аз жаргалтай байж чадахгүй бид нар баян болоод аз жаргалтай болохгүй тэр ажилд орооч аз жаргалтай болохгүй тэр машин аваач аз жаргалтай болохгүй.
Тийм болохоор бид нар нөгөө дандаа гаднаас тэр ад жаргал гэдэг юмыг дандаа ихэд хайгаад байдаг. Тэр л нэг юмтай болчууд би тэгэх гээд байгаа юм шиг тийг санагдаад тэгээд дандаа тэр нэг гадны юмны ардаас гүгээд байдаг тийм. Тэр нэг ажлын төлөө, мөнгөний төлөө одоо юу гэдэг те цүнхний төлөө, машины төлөө ингээд өхөн байран яваад байдаг. Тэгвэл бид нар юугээ эцэст ойлгодог вэ гэхээр ихэнх хүмүүс тэр юмдаа хүрчээд яг тэр ад жаргал тэнд байхгүй юм байна гэдэг дээр дараа нь өөрөө гутраад стресс нь ордог. Тийм үү? За тэгэхээр энэ бас нэг юм юу вэ гэхээр өөрөө өөртөө итгэх итгэл тийм үү? Өөрийн чинь гэр бүл чиний ард байнга баттай зогсно. Эцэг их чинь бол эцэг их вэ шүү дээ тийм үү? Хүүхэд нь муу байна уу, сайн байна уу? Хизээж нөгөө хүүхдээ ялгаж юу яахгүй шүүхгүйгээр эцэг их тэглээ тэгэл тэр хүүхдийн ард зогсож идэг тийм үү? Яг тэрэн шиг адилхан бид нар хүүхдүүдтэй эхнэр нөхөртөө гэр орныхаа гэр бүлийнхаа хүмүүстэй ойр дотны найзуудтай тий яг тэр би чиний ард тэгж баттай юутай найдвартай зогсож чадна гэдэг тэр мэдрэмжийг бид нар өгөх аюу хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдтэй тийм үү? Тэгэхээр хүүхдүүдтэй бид нар одоо чи онд сурвал би чамд хайртай, чи муу сурвал би чамд хайргүй гэдэг бас нэг тийм мэдрэмжүүд өгөөд идэг тийм үү? Ялангуяа одоо манай одоо энэ Аз эцэг эхчүүд тийм айгу хатуун ширүү чи муу сурахгүй сурах юм бол чи өстой хохин шүү чамайг өстой ингийн шүү тгий шүү уцаа чи аавь шүү чамд мөнгө өгөхгүй шүү би чамайг амралтанд авч явахгүй шүү юу гэдэг тийм үү? Янз янзын юм нөгөө юу тайдаг юунууд кондишн гоо тавьдаг тийм үү. Тэгэхээр тэр хүүхэд маань манай аав ээж тэгэж хэлсэн тийм үү. Би тэдний үгээр явахгүй, би тэдний хүссэн юм хийхгүй бол надад хайргүй. Хэрвээ тэдний үгээр явах юм бол тэр хайрыг авна гэдэг. Тэгэхээс биш тэр хайр гэдэг юм чинь тийм үү тэр хүүхдэд тийм үү өөрийн гэр бүл, өөрийн одоо дотны найз нөхөдтэй тэр хүмүүст бол ямар ч кондишн байхгүй тэр хайр өөрөөсөө цаанаас урсаж явах хэрэгтэй тийм үү. Би манай хүүхэд муу сурсан ч хамаагүй би ээж нэмч яг хажууд нь хүүхдээ юу яагаад хажууд нь зогсох гэдэг бол айгүй чухал. Тийм болоо бид нар хүүхдээ багаас нь тэрийг сурахгүй бол дараа нь тэр хүүхэд чинь бас том болоод нөгөө гаднаас тэр хайрыг нэхэд гаднаас тэр хайраа хайгаа яваад байдаг. Тэгэхээр тэр багаас нь хүүхдүүдээ тийм үү ямар ч юм болж исэн юу ч болж исэн чи гэртээ буцаж ирж болно тийм үү. Юу ч болж исэн чи муу сурж энэ нөө ажилласаа халагднаа мөнгөгүй болно чи гэртээ ирээд аав ээж чамайг тосоод ингээд хүлээгээд авна гэдгийг нь хүүхдэд мэдрүүлчээ тэр хүүхэд цаанаасаа тийм үү миний ард ийм баттай юм байгаа болохоор би тэр хайр гэдэг юмыг аав ээжээсээ тий ич дүүсээсээ хинээсээ хамаатан садангаас найзуудаас авч чадах учраа би зоригтой ингээм амьдрах болон зоригтой хөдлөх болон зоригтой юмаа хийдэг болно гэдэг дээр итгэлтэй болж байгаа байхгүй. Тэгэхгүй одоо бол тийм үү 40 нас хүрчээ 50 нас хүрчээ 60 нас хүрчээ одоо л өөртөө итгэлгүй одоо л өөрийнхөө хинбэ юу илээ гэдгээ ойлгож чадаагүй хүмүүс гаднаас тэр хайрыг гаднаас тэр юу өөрийнхөө үн цэнийг гаднаас дандаа хайж тэрнийг хүлээгээд байдаг. Гадны өөр хүнээс тийм үү би чамд ингэж хаа чи надад ингэсэнгүү би чамд ингэж тусалсан чи надад ингэж хэрэгтэй үе тусалсангүй гэдэг ч юм уу тийм дандаа нэг өөр юмнаас одоо хүнд туслана гэдэг чинь бас өөрийн сэтгэлээсээ л тусалсан байх хэрэгтэй тийм үү. Тэгэхээс юм харж биш тийм үү. За чи би дараа нэг жилийн дараа би хэцүү байхад чи бас надад ингэ туслах ёстой гэдэг хариу хүлээсэн биш. Яг чин сэтгэлээсээ хүн тусалж чадчихвэл тусалж чадахгүй тэгж тусалж чадахгүй л ерөөсөө туслаад хэрэггүй. Тийм үү. Тэр үедээ яг муу хүн байж болно. Гэхдээ дараа нь тэр хүн өөрөө тэглээ тэр ойлгоно. Тэ. Тэгэхээр тэр бас нөгөө нэг энэ ад жаргал гэдэг юм маань бас тийм үү. Өнгөрсөн цагт биш, ирээдүйн цагт биш. Яг одоо цагт байгаа гэдгээ бас ойлгоод тэрэн дээр бас юу яагаад итгэлтэй амьдрч чадах юм бол бас тэр ад жаргал гэдэг илүү амгалан тайван, илүү ад жаргалтай амьдрах тэр боломж ч бас яг тэр үед бас гараад ирж байгаа юм. Окей. За миний ярьж байгаа юмнууд бас яг уу зарим хүмүүс мэддэг те байдаг юм яриад ах шиг байна гэж бодож магадгүй. Тэгвэл бас миний энэ үгийг сонсоод нэг юм ойлгоё, нэг юм бодуулах тийм нэг хүн бас энэ мессежийг бас сонсох байхаа гэдэг үүднээс би нэг ярьж байгаа шүү. Тийм болохоор би энэ хичээлүүд дээр бас энэний тухай бас ярьдаг найзуудтай маа найзууд бас энийг би ингээд ингэж जैन одоо тэгвэл яах вэ, ингүүл яах вэ гэх тээ. Дандаа надаас одоо тий зөвлөгөө асууж ч юм уу тий манай найзууд бас аюух надтай ярьдаг, холбогддог. Тэгэхээр тэрэн дээр би бас энийг бас найзуудтай аюул хэлдэг. Тийм болохоор бид нар эрх чөлөөтэй ад жаргалтай амьдрыг гэх юм бол яг одоо байгаа байдал дээр өнөөдөр дээр л амьдрах нь аюул чухал шүү гэдгийг би бас энэ дээр бас сануулмаар байгаа байхгүй.
Тэгээд дээрэс нь би бас нэг ялангуяа эмэгтэй хүмүүс тэрэн дээр аяух хэцүү байдаг. Би өөрөө тэрийг бас туулсан. Өөрөө ч бас тэрийг туландаа дийлж өөрийгөө бас ингэж шинжиж өөрчилж чадсан болохоор би энийг бас ярмаар байна. Хүмүүс эмэгтэй хүн болохоор тийм үү. За би сайн ээж байх хэвээр. Би одоо сайн эмэгтэй байх хэвээр. Би ингэж болохгүй, тэгэж болохгүй, муу юм ярьж болохгүй, хүнд муу юм хийж болохгүй, ингэж болохгүй, агрессив байж болохгүй, ууртай байж болохгүй. Хүмүүс ингээ байнгын ингээ гоё инээлэмсэглсэн гоё ингээ ялдам гоё ингээ ийм сайхан сэтгэлтэй сайхан гэдгээ байнгын одоо ингээ хүнд харуулж авах ёстой ч гэдэг юм үү тийм. Байнгын тийм нэг юм нэг маскын дотор амьдраад байдаг тийм үү. Тэгвэл хүн гэдэг чинь мууч тал байна, сайн ч тал байна тийм үү. Тийм болохоор энэ том болсон одоо энэ жоохон хүүхдэрээ биш. Зарим хүмүүс одоо 30 40 хичнээн хүрсэн ч гэсэн дотоод хүн одоо л жоохон хүүхдэрээ 5 10 настай юм шиг хүүхд шиг сэтгэдэг. 10 настай юм шиг хүүхд шиг бодож сэтгэдэг. Тэрүүгээрээ бас яг амьдралаа тэгэж аваа явдаг тийм үү. Тэгэхээр ингээд том болсон хүн гэдэг чинь тэр сайн муу талаа хоёулангийн мэдэрчгсэн тийм үү. Тэр сайн муу талтайгаа бүгдэндээ өөрийгөө ойлгочихсон. Тэгээ хэрэгтэй үедээ тэр муу тал чинь гарч ирдэг тийм үү. Хэрвээ одоо хүнтэй зодоо хийгээд хүнтэй хэрүүл хийгээд яв гэж байгаа юм биш. Тэгтээ хэрвээ өөрлөө чинь хүн атаклах юм бол тийм үү. Ямар нэгэн байдлаар хүн одоо хүүхдээ чинь одоо юу яадаг ч юм атаклдаг ч юм өөрийн чинь эсвэл атаклдаг ч юм. Тэр үед хэрэгтэй үед тэр муу одоо бидний муу гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь муу ч юм уу сайн ч юм уу биш. Хэрэгтэй үедээ тэр чинь сайн болчихж байгаа. Тийм болохоор тэр муу гэдэг байгаа юм чи одоо хүнтэй зодоо хийх ч юм уу те хүнтэй хэрүүлээ өөрийгөө хамгаалж чадах тэр чадвар тийм үү одоо бар арслан тийм үү яаж одоо нөгөө хүүхдүүд рүү хэрвээ өөр амьтан ч юм уу хүн ойртохоор атаклдаг тийм үү хүүхдээ хамгаалах гэж атаклдаг тэр зүгээр хүүхдээ хамгаалахын тулд тийм үү тэр амьтан тэрийг мэдрээд тэр амьтан болохоор тэрийг инстинктээрээ шууд тэрийг атаклж байгаа байхгүй тэгэхэд бид нар заримдаа хүмүүс бид нартай муухай харьцаад хүмүүс бидний тухай муухай яриад бид нартай зөв харьцахгүй те бид нарыг доош нь хийгээд нэг найз ч юм шиг мөртлөө найз биш юм шиг те гадуур явхтаа өөрөө чинь муулаад өөр дээр чинь ирэхэд нөгөө юу яагаад байдаг өөрт чинь долгоноод байдаг тийм үү тэгэхэд тэрийг мэдсээр ээжж би энэ хүнтэй нийлэхгүй би энэ хүнтэй ахиж найзлахгүй те ийм намайг үнэлэхгүй намайг найзаа гэж боддгоо намайг одоо те хүн гэж үзэхгүй байгаа хүнийг би энэ хүнээс холдъё. Би энэ хүнтэй хэлийтэй. За хоёулаа ингээд таарахгүй юм байна. Чиний бодож байгаа бодол, миний бодож байгаа бодол таарахгүй юм байна. Хоёулаа ингээд хоёр тийшээгаа ингээд сайхан тий найрамдалтай салаад явъя. Чи өөр найзуудтайгаа би өөр найзуудтайгаа ингээд замаа хөөё гэж хэлж чадахгүй. Тэрийг төвчээд 5 жил, 3 жил, 10 жил ингээд төвчөө яваад байдаг. Тэгээ төвчж яваад хүний төвчээр гэдэг чинь ерөнхийдөө ийм юутай байгаа шүү дээ, тийм үү? Нэг лимит байгаа, тийм үү? Төвшин гэж байгаа лимит байна. За тэр лимит нь нэг өдөр лимиттэй хүрнэ шүү дээ тэр хүний. Тэр нь одоо 2 жил юм уу 3 жил юм 10 жил юм мэдэхгүй. Тэгэхдээ тэр лимит хүрэхээр тэр хүн дэлбэрнэ. Тэр хүн ямар нэгэн байдлаар буруу юм хийн. Тэр хүн ямар нэгэн байдлаар нэг хүнийгээ аваад зодддаг ч юм уу тийм үү. Тийм болохгүй нөгөө бүр тэр экстрим юм руугаа орчдөг. Эсвэл өөрөө дотроо хаагдаад депрессэнд ороод бүр өөрийгөө бүр юучих болгочдөг. Тэгэхээр энэ хүний бас тэ энэ сайн тал муу тал гэж ялгахын оронд тэр муу тал хүн болгонд байгаа. Хүн болгонд байгаа. Гэхдээ яг тэр хэрэгтэй үедээ тэр муу талаа хизээ гаргаж чадах тийм үү? Хэрэгтэй үедээ хэрэлдэж чадах тийм үү? Юу яхад хүүхэдтэй ч одоо хүн атаклахад тийм үү? Чи бас босож ирээд тэр хүнийг зохиж чадах тийм чадвартай байх нь айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээс биш өөрөөсөө одоо тийм үү? Сул хүнийг очиж зохиж зодож тийм үү? Өөрийнхөө юм би ийм хүчтэй чадaltaй би ийм чухал хүн шүү гэдгээ бусад хүнүүдийг ашиглаж тийм үү өөрөөсөө чадваргүй хүнийг ашиглаж өөрөөсөө сул хүн дээр одоо өөрийнхөө хүч чадлыг гаргаж иж тэр нөгөө тэр эго тэр юугаа тийм үү тэр хүнийг ашиглаж өөрийнхөө тэр чухал гэдгээ үзүүлэхийн тулд ашигладаг тэр бол үнэхээр хамгийн одоо нөгөө нэг энэ үнэхээр тэр энэ сайн муу чанар те дотоод тэр нөгөө light and dark side гэдэг ааш тийм хар талыгаа гэгээлэг талыгаа хоёулангээ баланслж чадаагүй тэр хүний л одоо тэр юу байгаа шүү дээ тийм одоо гэр бүлийн хүчирхийлэл байна тийм үү одоо янз янзын тийм асуудлууд байна шүү тэр хүмүүс чинь өөрийнхөө тэр юуг дотоод тэр хүнийхээ тэр балансыг гаргаж чадаагүй те дотоод хүнээ тэр
контролдож чадахгүй байгаа учраас тэр өөрөөсөө дороо өөрөөсөө хүч багтаа хүн дээр өөрийнхөө хүчийг гаргаж өөрийнхөө уур одоо аргашингаар одоо дээр нь гарч иж нэг юм санаа амарч өөрийнхөө одоо ингээд чухал гэдгээр өөртөө мэдрүүлдэг тийм бас хүмүүс байдаг тийм үү. Тэгэхээр тэрийг мэдрээд тийм хүмүүсээс хол байх тийм үү. Эсвэл өөрийнхөө хэрэгтэй хэрэггүй үедээ яаж тэрийг балансж контролдож чадах гэдэг маань ерөөсөө одоо adult тийм үү том одоо хүн болсны одоо бас нэг шинж тэмдэг маань тэрэн дээр байдаг баха. Тийм болохоор би бас эмэгтэйчүүдтэй бас өөрийнхөө хаяа бас тийм үү өөрөө өөрийгөө юу яаж бодож одоо нөгөө нэг илүү нөгөө заримдаа хүмүүс чи дэндүү аминчхан чи өстө нэр өөрөө л болж игэл бус нь хамаагүй чи өстө өөрийгөө бодож игэл ингэж ийгдэг гэдэг хүмүүс өөртөө тэгж санаа сэтгэл тавьсан хүнийг муулах гэдэг тийм үү чи өстө амар юу одоо чи өстө өөрийгөө л боддог ингэдэг тэгдэг гэж хүнийг нөгөө гадны нөгөө хажуу талын хүмүүс ч өөрийн ч нөгөө ингэж юу яаж одоо гэрэлт болгож одоо ингээд ичээх гэж ч юм уу тийм өөрийн ч одоо ёо яана би нэрээ тийм билүү гэж бодуутал нь ингэж өөрийн чинь юу яаж иж тэгтээ хүн цаг гаргах тийм болгоод одоо энэ 10 өдрийн детоксн дээр би өглөө өөртөө заавалчгүй нэг цагийн цаг гаргаж энэ дасгалаа өөртөө тэр юу гаргаж одоо тийм тэр хийх юмнуудаа хий дөрөн дээрээ массаж юу хийдин тийм хийх ёстой юмнуудаа хийгээч гэдэг чинь бас л одоо өөрийгөө хайрлах тийм өөрийгөө хайрлах гэдэг чинь бас л жоохон аминчхан байх өөрийнхөө төлөө бүх юмыг ингээ хажуу тийшээ болгоод гаргаж ирэх тийм үү. Тийм болохоор одоо карьер хөөж байгаа хүмүүсийг ста нэрээ чи ста нэрээ муу хүүхд шуухтаа харахгүй танаа хүүхдүүд чи юу болж байгаа чи нэрээ ста нэрээ өөрийгөө бодоод ингээд яваад байдаг. Тэгтээ хэрвээ үнэхээр одоо ганцхан одоо гэр бүл гэх юм бол зүгээр л гэртээ суугаад хүүхдүүдэд хараад өөр юу ч хийхгүй байж болно. Тийм цонголт хийсэн хүмүүс зөндөө байгаа. Тэгтээ үнэхээр өөрийгөө хөгжүүлээ, өөрийнхөө карьерт санаа тавья, өөрийнхөө бизнест сорьё, хүч чадлаа сорьё гэсэн хүмүүс яалтчгүй жоохон гэр бүлийн асуудлыг жоохон хажуу дэшээ болгож яалтчгүй өөрийнхөө ажил жоохон илүү цаг гаргах тийм юмнууд гардаг. Тэрэн дээр бол үнэхээр баланс гэдэг юмыг олоход бол аюу хэцүү байдаг. Тийм болохоор хажууд байгаа хүмүүс чинь тэрийг ойлгохгүй тийм үү өөрөө чинь одоо ингэж юу яах гэж бас үздэг тийм үү одоо ичээх гэж өөрөө чинь одоо муу ээж гэж нэрлэх гээ тийм үү чи муу эмэгтэй муу ихнэр муу ээж гэж тийм нэрнүүдээр муу ээж гэж хүн хийн тийм сайн ээж гэж юу юм сайн ихнэр гэж юу юм муу ихнэр гэж юу юм тийм үү. Тэгэхээр хүн болгон эцсийн эцэст яг өөрийн гэсэн тэр нөгөө давх туулах ёстой зам тийм үү өөрийн гэсэн үзэх юм өөрийн гэсэн хийх юмнуудаа хийх ёстой тийм. Тэгэхээр би ингээд 4 хүүхэдтэй болохоор би ингэж хийж чадахгүй. Би одоо ингээд 4 хүүхэдтэй болохоор ийш тийш явж болохгүй тийм үү. Би ихнэр болохоор би ингэж болохгүй гэсэн. Тэр дандаа өөрийгөө шахсан, барьсан, маскын доор амьдэрсэн, өөрийгөө дандаа ингэж битүүмсэн тийм үү. Өөрийгөө дандаа юм боксонд юм хайрцаг дотор хайрцагсан энэ байдлуудаасаа болоод эцсийн эцэст эмэгтэй хүмүүс өөрснөө л хохирдог. Эцсийн эцэс хөгшөрснийхаа дараа тийм хүүхдүүд нь том болоо яваад өгчин нөхрөн салаад яваад өгчин өөрөө ганцаараа үлдснийхаа дараа би ингэдэг байж би өөрийгөө илүү боддог байж би өөртөө илүү цаг гаргадаг байж би өөрийгөө хөгжүүлдэг байж би өөрийгөө тэр үедээ моментэнд ажиглалтай байх моментуудыгаа ажиглалтай өнгөрөөдөг байж гэдэг тэр бодлууд толгоонд ч орж. Тэгэхээр тийм юм бодохгүй яг өнөөдөр дээр амьдраж одоогийн байдал дээр happy байх, одоогийн байдал дээр талархалтай амьдрахын тулд яг тэр бодлоо тэр санаанууд ч бүгд одоо зэгцэлсэн байх хэрэгтэй. Тэгжээж хүний одоо амьдрал тийм яг одоо амьдрмаар байгаа амьдралаараа амьдрж болно гэж боддог. Зарим хүмүүс намайг эний чамаас хүмүүс айгаад чамтай юм ярьдгүү чи амар нөгөө нэг юу болохоор ингээд хурц ингээд шууд ингээд юм хүмүүс ингээд хилчдэг болохоор чамтай хүмүүс баг ярихаас айдаг майдаг гэд надад хүмүүс заримдаа тэгж хэлдэг л дээ. Тэгэхдээ би үнэхээр би бол өөрийгөө тийм амар одоо хэрцгий амар хатуу хүн гэж хэлэхгүй. Би өөрийнхөө энэ одоо надад яаж харьцаж болно, надтай яаж харьцаж болохгүй. Надад юу таалагддаг, надад юу таалагддаг. Надад юу болж гэн, юу болохгүй байх гэдгээ би өөрөө аюу сайн ойлгоцсон гэж үздэг. Тийм болохоор би хүнд ой харагдах гэж биш тийм үү? Хүнтэй юу яах гэж наалтах гэж одоо хүнээс нэг юм нэх гэж тийм үү? Хүнийг ашиглах гэж хүнтэй сайхан харьцдаг. Би яг чин сэтгэлдээсээ хүнтэй гоё харьцмаар байвал яг чин сэтгэлдээсээ хүн болгонтэй адилхан гоё харьцсан. Тэгтээ хэрвээ миний өөрийн одоо тийм үү юунд орон зайд хамаагүй орж ирэх тийм үү
миний орон зайд одоо чи ингэдэг гэж надад зааварчлах тийм үү. Эсвэл миний орон зайд орж ирээд чи ингээггүй вэ, тэр тэгээгүй вэ, чи өстө муу, чи өстө ингэсэн байна, чи өстө муу ээж, чи өстө муу одоо гэрээ эзэгтэй эдэр гэж хэлэх юм бол би үнэхээр тэрийг бол ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Би тэрэнд бол шууд стоп нөгөө атак гэдэг шиг нөгөө тэр модондоо ороод өөрийнхөө тэр орон зайг бүрэн хамгаалж чаддаг. Тэгэхээр тэгж хамгаалж хийж байгаа өөрийгөө хамгаалж байгаа хүмүүсүүдийг заримдаа дэндүү хэрцгий хурцтай дэндүү шулуун юм хилчдэг эсвэл хүнтэй юу яаж харьцдаг гэж ойлгоод байдаг. Гэхдээ хүн яг сайхан харьцаж байгаа хүнтэй мэдээж сайхан харьцсан. Гэхдээ хэрвээ хүн өөрийн чинь орон зайд орж ирээд өөрийн чинь орон зайд орж ирчээ чи ингэдэг чи ингэсэн байна тэгсэн байна чи ингэвэл яасан юм ас ингээд дах юм бол мэдээж тэрийг стоп хийгээд нөгөө юу яагаад хэрвээ атаклах хэрэгтэй бол атаклах те өөрийгөө хамгаалах хэрэгтэй бол хамгаалах хэрүүлэх хэрэгтэй бол хэрүүлээ хийх хэрэгтэй те жоохон хатуу үг хэлэх хэрэгтэй бол хатуу үг хэлж чадах тийм юун дээрээ төвшин дээрээ хүн хүрсэн бахад одоо хүн ямар ч тийм илүү дутуу нөгөө гадны нөлөөнөөс биш өөрийнхөө амьдралд илүү хангалуун амьдарч болох чадах болов гэдгийг л энд хэлэх гээд байна л да. За тэгээд одоо нуршаад яг би ерөнхийдөө өнөөдөр хэлий гэсэн детоксныхаа бас сүүлийн 2 өдөр дээр болж байгаа юу яаж байгаа хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. Энэ детоксыг надтай цуг хийгээд одоо ингээ 2 өдөр хоног үлдсэн. Одоо нөгөө үнсдэг тэр толгоо өвддөг тэр янз янзын тэр симптомууд ч юм бол одоо бол зүгээр болсон байх хэвээр. Тийм болохоор тэрийг даваж энд 10 хоног сайхан өөрийнхөө бие сэтгэл санаа хөнгөлж чадсан бахаа гэж бодож байна. Тэгээд журналаа хөтлөөд өөрийнхөө сэтгэл санаа, бодол санаагаа бичээрэй, юмнуудаа бичиж аваарай. Тийм болохоор илүү төлөвлөгөө ганцхан бичгээс гадна өөрийнхөө өнөөдөр юу бодож байгаа, юу толгоонд ч орж ирж байгаа. Тэр бүх юмнуудаа бас юундээ тэмдэглэлээр бичээд яваад ах юм бол дараа нь ингээ үзээд хараад би ийм юм бодож ирсэн юм гэж биш шүү гэхэд аюу амар гэдэг. Окей. За тийм болохоор өнөөдрийн видео маань бас хэрэгтэй хүмүүстээ сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн видео болтлоо түр баяртай. За бай.